юу анзаарч байна гэхээр нөгөө ярианы төвшин те одоо бидний ингээд тэр анх тэр ашигт нутгийн хуулийг ярьдаг байсан ойлголт бүх юм бол нэлээд сайжирсан байгаа байхгүй. Тэрүүнтэй адилхан бид нар бусад салбар одоо жишээл боловсролын салбар энэ жил ярина. Энэ жил бол би жишээлбэл нэг сэдвийг бол ярьж байгаа нь бол асар чухал юм байна. Энэ бол нөгөө боловсролын салбар дотрооч тэр тусдаа ч гэсэн бас яригдах юм гэр бүлийн үнэт зүйл те. Монгол одоо хүмүүс Монгол улсын иргэд өөрийнхөө гэр бүлийг яаж авч явах хэвтэй, ээж хүн гэж ямар байдгийг, аав хүн гэж ямар байдгийг, хүүхдүүдийнхээ хүмүүжлэлд яаж анхаарах хэвтэй, эмэгтэй хүүхдүүдийнхээ ялангуяа энэ гэр бүлийн энэ дотоод хүчирхийлэл гэж ярьдаг ч тийм тэрнээс яаж хамгаалах хэвтэй. Энэ бүх асуудал бол асар чухал. Тийм учраас нэг зүйлдээ төвлөрөх биш, аль болох энэ тухайн жилдээ хамгийн их санаа зовж байгаа асуудлуудыг бас бөөгнөрүүлээд 4-5 газар ярих болцоо олох нь зүйтэй юм шиг. Давос гэхэд бол энэ жил бол өдөртөө юм чинь өдөртөө хэдэн 10 орол болж байгаа байхгүй. Өдөртөө л хэдэн 10 орол 5 хоногийн турш. Тэгээд сүүлдээ бол зарим хүмүүс нь ярьж ялээ л хит олон асуудал ярилцаад байгаа юм шиг болж байна гэх тээ. А тэгвэл нөгөө талаасаа маш олон хүн нэг дор 5 хоногийн дотор цуглараад тэгэл маш олон асуудлуудыг яриад тодорхой хэмжээний консенсус төрнө гэдэг нь бол өөр их чухал байгаа байхгүй. Тэгэхээр нэг зүйл дээр ингэж төвлөрж ярихаас илүү олон зүйл дээр төвлөрж ярих нь үр дүн нь илүү гарах юм болов. Тэр салбар хурлуудаа гэдэг чинь хөтөлбөрийг харахад бол их ойлгомжтой болно да. Дараагийн нэг нэвтрүүлэг дээр тэр хөтөлбөрийг бүр ингээд тусна ингээд тайлбарлаад харуулж болохын тулд зөв санаа өгөх. Тэгэхээр тэр хөтөлбөрт нь ороогүй салбар хурлууд дээр ингээд нэг 30-аас 40 орсон хурлууд маш их болж байна. А яг тэр сэдвээ үнэхээр их сонирхдаг. Тэр өмнөөсөө тодорхой хэмжээнд өөрийгөө илэрхийлчих юмсан нөгөө талаасаа бусад хүмүүсийн туршлагыг сонсчих юмсан гэсэн хүмүүс цуглараа тэр хоторч ингээд хараад хурлуудаа ичиж байгаа байхгүй. Давус тэр. А түрүүн зөргөө сайтаа хэлдэг бас нэг юм байна. Үнэт зүйлгээд ярьлаа шүү дээ. Тэгэхээр өнөөдөр энэ дэлхийн эдийн засгийн нөмөрсөн хямралыг Давусын Швабхо бол юутай холбоотой тайлбарлаад байна гэхээр үнэт зүйлс алдагдаад байна. Хэд нэг талын одоо ашиг сонирхол давамгаалж шунаг сэтэл гэж байгаа грид гэдэг дэлхийг эргэлдүүлдэг Монгол одоо бүх асуудлыг шийднэ гэдэг маань 21-р зууны энэ нийгэмд зохицохгүй нэ. Нийгмийн хариуцлага гэдэг үг ярьлаа. Тэгэхээр энэ гэр бүлийн үнэт зүйлсээс эхлүүлээд бид нар энэ бизнесийн ёс зүй улс төрчдийн дунд одоо бие хэрхээ яаж авч явдгийг тодорхой хэмжээнд одоо энэ нийгмийг эрүүлжүүлэх талаас нь нийгэм энэ манай эдийн засгийн форум бол нэг тодорхой алхмыг урагш нэм ахиц болж гарч ирж гэнэ гэдэг бол бид нар төрөвчийн хурлаас бол олж хараад их урам авсан л да. Яг л түрүүний нэвтрүүлгээр хэлсэн шүү дээ. 6 асуудал хэлцгээд тэрэн дээр орсон бүх хүмүүс яг тэр асуудлуудаараа дараа нь мархахаа болсон. Хий улс төрчхөө болсон. Маргалаач гэсэн маргааныхын суур нь өөр дээш нэг шат хайцсан байгаа. Монгол ерөнхий сайд одоо энэ оныг шинэ зууны бүтээн байгуулалтын жил болгосоо. Өөрөөр хэлбэл улс орнд одоо бүтээн байгуулалтын ажил өрнөх нь. Тэгэхээр энэ эдийн засгийн форум одоо энэ бүтээн байгуулалтаа бас уялдаж байгаа юу? Яг бол одоо жишээлбэл энэ форумын хамгийн гол сэдв нэг дэд бүтц. Хотын хөгжилтэй уралдахаас гарах байхгүй. Яагаад энэ ажлын байр энэ яагаад энийг сонгож байгаа гэвэл өнөөдөр үнэхээр бид нар чинь төмөр замын асуудал ямар их маргаан нэгэн сайдагддаг те. Төмөр замын одоо стратеги батлах гэж. Тэрнтэй адилхан энэ Улаанбаатар хотын дэд бүтцтэй холбоотой Улаанбаатар хотын хөгжилтэй бид бас нэг их ярьж өгөхгүй байгаа асуудлууд байна шүү дээ. Тэгэхээр энийг бол зааш ярих хэрэгтэй. Хэдэн төгрөг хэрэгтэй байгаа юм. Гол асуудлууд юу хийх ёстой вэ? Энэ мөнгө хаанаас гаргая гэж бодож байгаа. Илэн далангүй ярих хэрэгтэй. Одоо жишээлбэл цаашлаж явах юм бол энэ эрчим хүчний асуудал гэсэн бас яриад шүү дээ. Одоо бид нэр энэ өвлөгтөл одоо өмнө те уус ямар байдал төмөг тарж цааш нь ингэж яваад байгаа юм. Өнөөдөр тэр хөвчлөсөн байгаа улсын одоо дулаан цахилгаан станцын асуудлыг хэн хаана яаж шийдэж явах ёстой юм. Ярих ёстой асуудлууд, бодлогын чанартай ярих ёстой асуудлууд маш их байна. Том одоо бүтээн байгуулалт гэж ярих юм бол жишээлбэл ажлын байр гэдээ ярьлаа шүү дээ. Ажлын байр гэдээ ярихлаар яг өнөөдөр ажлын байрыг бий болгодог татврын механизм байна уу? Сая их улсын их хурлаар жишээлбэл ороод нөгөө зарим үгүй сайлуулдаг үйлдвэр нөгөө нэг төмрийн үйлдвэрүүд нөгөө нэг өдөр боловсруулдаг үйлдвэрүүдэд тодорхой хэмжээний татврын хөнгөлт хүү юу гэдэг ингээд тэгэхээр өө татврын хөнгөлтүүд өгнө гэсэн нэг хүмүүс байхад өгөх хэрэггүй гэсэн хүмүүс. А тэрийг дэмжиж шинээр ажлын байр бий болгох ёстой юу гэдэг энэ маргааныг тэгвэл эхлээд нийгэм даяараа ёстой байхгүй.
Энэ бодлого нь өөрөө ерөөсөө сайн тогтож өгөхгүй шүү дээ. Тэгэхээр яаж энэ ажлын байрыг дэмжих юм? Тэ. Өнөөдөр чинь бид нар ажлын байр дэмжих гэхээр энд нэг улсын компани байгуулаад тэр улсын компани шинэ ажлын байр бий болгоод тэр улсын компанид улс мөнгө өгөөд ингээд явах юм шиг бодоод байгаа хүн маш их байна. Наагаараа бидний харж байгаа бол хувийн хвшлийнхаа хөгжлийг дэмжиж, хувийн хвшлтэй шаардлагатай бол татварын хөнгөлт өгөөд, хөгжлийн банк гэдэг юм байгуулад, хөгжлийн банкаар дамжуулаад санхүүгийнхын болцоог нээж өгөөд, дээрээс нь энэ нөгөө хууль эрх зүйн орчин гэж яриад байна тийм. Нөгөө нэг одоо хүндрүүлээд байгаа, удаагаад байгаа юмыг сайжруулад энэ бүх юм яаж явуулах вэ гэдэг одоо бас нэг тийм арга байна тийм. Тэгэхээр энэ хоёр арга дээр бид нар чинь ер нь бас нэг концептуал ярих хэрэгтэй болж байгаа байхгүй юу? Дандаа улс орон дээр нэг юм өрөөд аваад байгаа. Сүүлийн тараад байхад нэг юм анзаараад байгаа шүү дээ. Тэр өмчийн компани бий болж байна. Төр өөрөө хийх хэрэгтэй гэдэг санаа маш их даван болж байна. Гэтэл манай эдийн засгч нь өөрөө 90 оноос хойш явсаар хагаад хувийн хвшлтэр бол маш их одоо толгойж ирж байна шүү дээ. Өнөөдөр яг өмнөдөө бүх ажлын байрын ихэнх нь хувийн хвшил шинээр бий болгож байгаа. Бүгдийн шинэ ер нь үндсэндээ хувийн хвшил болгож байна. Тэгэхээр одоо бид нар хаашаа явж байгаа юм бэ гэдэг бас ярих хэрэгтэй. Энэ чинь нэг замын уулзалт дээр ирчихэж байна шүү дээ. Энэ ажлын байрыг чинь хувийн хвшлээр дэмжиж бий болгох юм уу? Төрийн өмчийн компаниудыг бий болгож бий болгох юм уу? Тэ? Ярих хэрэгтэй асуудал шүү. Энэ бол ягаад гэвэл маш их үр дагавартай явна да. Маш их үр дагавартай. Тэгэхээр хүмүүс бас ингэж яриад байдаг. Ер нь одоо манай Монгол бас хөгжихийн тулд одоо хич яарад байна бас бодож улдаа суурьтай хийхгүйгээр бүх юм л одоо нэг өдөр баг одоо алтан цогцны үлгэр шиг гой болчих. Тийм гой болохын тулд их яарад байна юм төвчээргүй байна гэсэн ийм шүмжлэг хэлж байгаа шүү дээ. Энэ дээр зөвхөн тэр бол зөвхөн нэг илрэл нь байгаамаа. Өнөөдөр яг энэ хөрсний доодох баялаг нэгдснээс хойш бол хүмүүсийн нөгөө сэтгэхүйд их өөрчлөлтүүд гарч ирж байна л да. Төвчээргүй байна гэдэг нь бол хүлээцтэй байх чадвараа алдах, би энэ рүүгээ хэтэрхий их давшлах, хэтэрхий их хар бороор будах гэдэг ингээд зөндөө асуудлууд гарч ирж байна л да. Тэрийг бол яг нөгөө нэг хараал гэж бид сүүлийн үед их ярьж штэ та. Баялагын хараал. Нөгөө талаасаа бол энэ баялаг дээр тулгуурлацсан тэр нэг үндэсэрхэг үзэл, хий хоосон үндэсэрхэг үзэл. Их оронч үзлээс их ялгаатай юм гарч ирдэг юм. Бүх хэмийг монголчууд бид нар чадна гэдэг байдлаас нэг талаас хандж байна. Нөгөө талаасаа бол яг ингээд нөгөө хийх гээд байгаа, явах гээд байгаа нөхдүүдтэй зүгээр ингээд хаслыг хийлгүүлдэг байх тийм нэг явдал гараад. Тэгэхээр энэ митийн форумаар бид нар нэг талаас бол мэдлэгийг олж авах, бие биендээ итгэж сурах, нээлттэй ярих, шаардлагатай байгаа тэр одоо дутуу байгаа мэдээлэл нь олж авч чадахгүй байгаа мэдээллийг олон нийтэд хүргэж тэгж одоо бие биендээ нэг тодорхой хэмжээний итгэлцлийн тэм хөшүүргүүдийг бий болгож гүүрүүдийг барьж ажиллахгүй бол бид нар мэдээлэл багахгүйгаас болоод өөрөө олж авч чадаагүйгаас болоод бүх юм хар бороор бодогдоод ингээ буруу яваад байна гэдэг байдлаар бол хоосон хардталтаар бол явмаар байгаа юм л да. Тэгэхээр маш их том ажлууд дээр яг тийм байдлаас болоод одоо гацах бүр буцаад эргэх те хоошоо ухрах тийм ажлууд байл та. Одоо жишээлбэл би зөвхөн нэг зүйлийг ингээд орхио ярихгүй өнгөрч болохгүй л да. Саяхан олон улсын валютын сангаас Дэлхийн банкнаас манай энэ оны төсөвтэй холбоотой эдийн засгийн цаашдын өсөлт, ядуурлын төвшин, энэ оны одоо эдийн засгийн гол үзүүлэлтүүдэд хэрхэн яаж сөргөөр нөлөөлөх вэ гэдэг мэдээллийг гаргаж байна. Яг битүүний өмнөх цагаан сарын өмнөх. Тэгэхээр бид бол энэ тал дээр бол дүгнэлт хийгээд тодорхой алхмуудыг авч засаж залруулах ёстой юм байгаа бол тэрнийг ярьж байгаад хийх дараагийнхаа төсөв төлөвлөгөөн дээр илүү одоо нарийнтай тооцоотой судалгаатай зөвхөн маргаашаа харсан биш. Урт удаан хугацаанд ч гэсэн хамаагүй үр дүнгээ өгөх одоо зөргөө сайдын тэр ярьж байгаа хөгжлийн банкнаас гарах хөрөнгө оруулалтууд байна шүү дээ. Тэр нь маргааш хүмүүсийг сайхан баян тархан болгочихгүй. Гэхдээ 2015 оноос эхлээд үр дүнгээ бол өгчих тийм боломжтой төслүүдийг одоо санхүүжүүлээ. Тийм хатан зоргийг бид өнөөдөр гаргая, эргэн ухаанаар гаргая гэдэг тийм санаа л. Энэ дээр би зөв нэг юм зүйлийг нэмж хэлэхэд одоо бол яг бас яг өөрөж асууж байгаа асуулт маш зөв асуулт та. Би зүгээр миний хацаар бол ойдлогоо гэрээ байгуулагдлаа маргааш эхлээд амьдрал ингээд өөрөөс авч авшиг сайн болно гэж бодоод байгаа шүү. 5-7 гэрээ байгуулагдлаа маргааш эхлээд бүх юм ингээд шал өөр болно гэж бодоод байгаа шүү. Тэрийгээ дагаад нөгөө хүмүүсийн хүлээлт юм байгаа учраас улс төрийн хүчнүүд бол өөрсдөө амлдаг юм бол ихтэй байгаа. Тэгээд жишээлбэл нэг жишээ хэлэхэд сая Египтэд одоо бослог болоод тусгал болоод явж штэ. Тэгэхэд маш сонир зүйл ажиглагдаж байгаа байхгүй. Арабын ертөнцид одоо хамгийн эдийн засгийн өөрчлөлтөө хийж сүүлийн одоо жишээлбэл 5-6 жил тасралтгүй
6-7% өссөн эдийн засгийн жишээлбэл энэ Египт эдийн засаг гэж. Бусдаас хамаг өндөр өсөлттэй гарчихсан гэж. Түүнээс бас ялгаа байхгүй эдийн засгийн өөрчлөлтүүдэд томоохон төслүүдэд эхлүүлээд хамгийн түрүүлж явж исэн эдийн засаг нь Түнис байсан гэж. Тэгэхэд нөгөө улсууд нь биш энд нь одоо тийм үндсэндээ урсгал гарч штэ тийм. Яг тэгэхээр яг энэ нөгөө тэр энэ эдийн засгийн өөрчлөлтүүдийнх нь үр дүн одоо эдийн засгч юу гэж ярьж байгаа юм гэхээр 10-аас 15 жил явж иж энэ 6-7% өсөлт чинь чанарын өөрчлөлтийг авчирч нөгөө ядуурлыг чанарын хувьд бууруулдаг, ажилгүйдлийг чанарын хувьд бууруулдаг. Тэр чанарын өөрчлөлт нь 10-15 жилийн дараа гарах байж гэж ярьж байгаа юм. Тэгэхээр манай Монголд бол өнөөдөр яг тийм байдал ажиглагдаад байгаа юм. Сүүлийн бид 6-7 жил огцон өслөө. Томоохон гэрээнүүд одоо сая хийгдлээ тийм. Эсвэл нодон хийгдлээ шүү дээ үндсэндээ. Тэгэхэд хүлээлт нь бол маш өндөр түвшинд очсон. Тэрийгээ бид нар үр дүн 10 жилийн дараа гарна шүү гэж хэлдэг зоригтой одоо улс төрийн тийм зориг байхгүй шүү дээ. Тэгэхээр энийгээ ядаж энэ эдийн засгийн чуулган дээр бас ярьж авдаг байвал хэрэгтэй л байгаа юм л да. Тэгэхээр одоо ер нь бол одоо улс төрийн намуудаас Монгол улсын хөгжлийн бодлогод одоо нэлээд нөлөөлдөг одоо тодорхой хөтөлбөрүүд гаргадгийг одоо үзэгчид надад одоо хэлүүлдэггүй шууд бийж байгаа тийм. Өнөөдөр одоо улс төрийн намууд хүн рүүгээ чиглэсэн бодлогуудыг ер нь их хурлаараач гаргалаа, үндэсний зөвлөлт хороогоорооч гаргалаа. Тухайн арсан нам одоо Монгол хүн гэсэн тийм ээ одоо 2020 гэсэн хөтөлбөр одоо гаргаад ирлээ. За Монгол ардын нам бол дундад чинээлэг одоо амьдралтай давхаргыг дэмжинэ, хүнээ дэмжинэ гэсэн ийм бодлого гаргаад байна. Тэгэхээр Монголын эдийн засаг одоо яг хүн рүүгээ чиглэсэн тийм өгөөчтэй байж чадж гин үү? Та бүхэн ер нь юу гэж бодож байна? Одоо хүн төвдөө одоо иргэнлэг эдийн засгийг ер нь хөгжүүлэх гээд байгаа зорилтууд гэж харагдаж байна. Энэ дэр би зүгээр ганцхан зүйл эхлээд хэлчихдэг уучлаарай. Надад бол зүгээр үг хараад эхлээд бол намуудын тэр одоо ярьж байгаа платформын тухай бол энд л яриад илүү яагаад гэвэл Монголын эдийн засгийн форум гэдэг бол эхнээсээ эхлээд дуусан дуусал бол улс төрөөс гаднатай ингээд. Хоёр дахь бол нэг юмыг бол бид бас ойлгомжтой маш тодорхой бас хүмүүстэй хэлж яах нь зүйтэй юм шиг. Юу гэхээр эдийн засаг ялангуяа одоо Монгол улсын эдийн засаг нөгөө сүүлийн 20 жил маш гүнзгий үндсэндээ өөрчлөлтөөр орж хямралаас дөнгөж л гарлаа шүү дээ. Бид нар нөгөө нэг 80 онд явж исэн төвшөндөө дөнгөж 2000 онд л олсон шүү дээ бид нар чинь. 20 жил бид нар энэ хямралаас харах гэж ажилласан байхгүй. Тэгэхээр эдийн засаг бол өөрөө 7, 8, 9 бол 10%-аар 10 жил өсөж ийж тий 15 жил өсөж ийж өнөөдрийн энэ ядуурлын түвшин 7-8% дээр очно. Эдийн засаг өөрөө 6, 7, 8%-аас илүү тий 10% таа өсөж ийж ажилгүйдлийн түвшин одоо 10% дотор орно. Энэ ойлголтыг л бид нар эхлээд хатуу авах хэрэгтэй шүү. За эдийн засаг өсөх нь бол юм бүхний сур. Тийм учраас тийм. Дээрээс нь өшөө болоогүй тэндээ тэр бол цаг хугацааны хоцрол заавал гарна. 5-6 жил, 7-8 жил заавал гарна. Тэгэхдээ тэр хугацаанд өнөөдөр бид нар энэ нийгмийн одоо бас нөхцөл байдлыг арай жоохон зөвлөрүүлэх боломж бол бидэнд бас байна шүү дээ. Тэр нь юу гэхээр нөгөө байгалийн соёлын орлого нь бас нэг давуу тал нь юу гэхээр төрүүлээд авч болдог. Тодорхой хэмжээнд жоохон ороод ирдэг тийм боломж байгаа учраас энэ хүний хөгжлийн сан нөгөө энэ татварын тогтолцоо энэ бүх юмыг л бид одоо жоохон янзлах хэрэгтэй юм шиг байна. Жишээлбэл би бол зүгээр хувьдаа юу гэж боддог гэхээр энэ эдийн засгийг арай аль болох одоо жоохон харцсангүй нэг жоохон зөөлрүүлэх юм тулд бол нэгт бол бид нар энэ татварын орлогын хүний хувь хүний орлогын албан татварыг бол аль болох үе шаталтай болгох хэрэгтэй. Одоо энэ 10% байгаа нь бол надад бол буруу гэсэн санагдаад байна. Үе шаталтай